Эргэн Цэрэн Надматын хүү дэлхийн шилдэг 100 ихтэй сургуулийн 77 дугаарт ирэмблэгддэг Австралийн Квинслендийн их сургуульд хот төлөвлөлтийн мэргэжлэр тэнцжээ. За ингээд боловсролын зээлийн санд хамрагдах хүсэлтэд өгсөн ч түүнийг журмын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хассан байна. Иймээс тэд шүүхэд хандаж анхан шатны шүүхийн шийдвэр иргэний талд гарсан ч боловсролын зээлийн санд авч заалдснаар өнөөдөр дахин шүүх хурлуулсан юм а. Улмаар давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа. Эргэн Цэрэн Надматын хүү 2025 оны боловсролын зээлийн сангийн шалгаруулалтанд өнгөрсөн 6 дугаар сард оролцсон. Улмаар эхний 2 шатанд захимаар шалгаруулахад баталсан төлөвтэй байснаа төд удалгүй журмын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хасагджээ. Иймээс тэд үнэн үннийг тогтоохоор 5 сар холбогдох байгууллагад хандахад боловсролын яамны ажлын хэсэг боловсролын зээлийн санг алдаа гаргасан гэж дүгнсэн байна. Гэвч боловсролын зээлийн сангийн шийдвэрт боловсролын яам нөлөөлөх эрхгүй гэсэн тул шүүхэд ханджээ. Манай хүүхдийг бол тухайн журмын 3.2-5, 2.2-5, 3.2-9 гэсэн ийм шаардлага хангаагүй гэж үзсэн байгаа ажлын хэсэг. За би энэ дээр бол санал нийлэхгүй байгаа. Хинч харсан Квинсланд их сургуулиас ирсэн 5 хуудас бүхий энэ урилганаас үндсэн ангийн оюутан буюу нөхцөлгүй урилга гэдгийг харах боломжтой ийм урилга байгаа. За энэ бол одоо дэлхийн топ сургуулиуд бол одоо хоёрдмол утгатай ийм агуулга бүхий урилга илгээхгүй ойлгомжтой. За энэ урилгыг одоо би бол одоо бардам байгаа. Энэ бол журмын шаардлага хангасан ийм л урилга байсан. Эргэн Цэрэн Надмад боловсролын зээлийн сан төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүдэд зориулсан сан болж хувирсан. Энгийн ардын хүүхэд энэ сангийн зээлд хамрагдах эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байгаамаа. Харин боловсролын зээлийн сангаас үүнд дараах тайлбарыг өглөө. Сонгон шалгаруулалт чинь баримтын бүрдэл хангах ёстой буюу нөхцөлтэй урилгатай хүүхдийг буюу үндсэн ангийн бакалаврынхаа үндсэн ангиас шууд суралцах эсэлтэн баталгаажаагүй хүүхдийг тэмдэглэж болохгүй шүү дээ. Манай 23, 24 он зохион байгуулсан сонгон шалгаруулалтын мөрөөр үндэсний аудитын газар авилтаа тэмцэх газраас суур шаардлага хангаагүй баримтын бүрдэл хангаагүй хүмүүсийг тэнцвүүлсэн байна. Зөрчил арилгах гэдэг бүр 2 жил дараалаад нэлээд том дүгнэлтүүд өгсөн байгаа. Тийм учраас өмнөх хөвгдсөн алт гарсан алдаа дутагдлыг харж гаж баримтын бүрдэл гэртөө буюу үндсэн ангид суралцах эрх нь баталгаажаагүй хүүхдийг сонгон шалгалтад тэнцвүүлвэл давуу байдал алгасан гэж. Эргэн Цэрэн Надматын хүү 12 дугаар сарын 14-нд сургуулаа баталгаажуулж, ирэх 2 дугаар сард хичээл нь эхлэх ёстой. Гэтэл боловсролын зээлийн сан тухайн хүүхдийн сургуульд сурах эрх нь баталгаажаагүй гэж үзэж байгаа бол тухайн иргэний хувьд сургуулийн урилга ирсэн нь өөрөө баталгаажсан гэдгийг илтгэж байгаа хэлж байлаа. Харин өнөөдөр болсон давж заалдах шатны шүүх хурлаар холбогдох баримт бичгийг дахин шалгахаар болсон буюу боловсролын зээлийн сангийн талд шийдвэр гарсан юм а.